Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Ингээд нийслэлийн 186 дугаар цэцэрлэгийн санаачлагаар хэрэгжүүлж буй алхам алхмаар подкастын маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Сайн байна уу? Юуны өмнө та өөрийгөө товч танилцуулахгүй юу? Та ямар салбарт, ямар ажил, мэргэжил эрхэлдэг вэ? So hello everyone. So this is our podcast step by step. So could you briefly introduce yourself and what field do you work in and what is your area of specialization? Сайн байцгаана уу? Намайг та бүхэн Монгол улсад энэ сайхан орондоо урьж байгаад баярлалаа. Миний нэр Айрин Хоолов. Миний дохионы нэр бол энэ. Би сонсголын бэрхшээлтэй. Мөн би багш хүн. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн боловсролын чиглэлээр ажилладаг мэргэжлийн багш. Ажиллаж судалж ирсэн салбар маань бол хүүхдийн бага насны боловсрол. Ялангуяа эрт үеийн хөгжлийн дэмжлэг болон оролцоонд төвлөрч ирсэн. Хэрв гэр бүл нь сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрвөл би гэрээр нь очиж тэдэнд зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэн мэдээлэл хүргэдэг. Ингэснээр эцэг эхчүүдэд хүүхэд танд сонсголын бэрхшээлтэй байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг ойлгуулах, мөн хүүхдээ хэрхэн дэмжиж хөгжүүлэх боломжтойг нь харуулах зорилготой юм. Би тэдэнд хүүхэд нь амжилт гаргаж хөгжиж чадна гэдгийг хэлдэг. Миний бас нэгэн сонирхол зүрх сэтгэлээ зориулдаг чиглэл бол эрхийн хамгаалал болон сэтгцийн эрүүл мэндийн асуудал. Энэ чиглэлүүдэд ч мөн ажиллаж байгаа. Маш их баярлалаа. Thank you very much. Таны бодлоор сонсголын бэрхшээлтэй хүүхдэд эрт үеийн оролцоо яагаад ач холбогдолтой талаар? In your opinion, what is early intervention? Why is early intervention especially important for children with hearing impairments? Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн олонх нь сонсголтой гэр бүлд төрдөг. Тэдний ойролцоогоор 90% нь сонсголтой эцэг эхтэй байдаг. Эдгээр гэр бүлүүдийн хувьд сонсголын бэрхшээлтэй хүнтэй анх удаа таарч буй нь өөрийнх нь хүүхэд байх тохиолдол элбэг. Тэд юу хийхээ мэдэхгүй байх нь олонтаа. Заримдаа энэ нь маш их дарамттай байх ба тэд өөрсдийгөө төөрөлдсөн мэтээр мэдэрч болно. Тэд эмч нараас тусламж хүсдэгч ихэнх эмч нар ангаахын өнцгөөс нь хардаг талтай. Ингээд энэ асуудал илүү өргөн хүрээнд цаашид удаан хугацаанд үргэлжлэх нөлөөтэйг тоохгүй байх нь бий. Тэд заримдаа дунгийн суулгац эсвэл сонсголын аппарат санал болгоод л болчихдог. Тэгээд эцэг эхчүүд цаашид юу хийх ёстойгоо мэдэлгүй үлддэг. Ингэснээр хүүхдийн амьдралын тэгээс 5 нас үр ашиггүй өнгөрөх магадлал үүсдэг. Энэ үед эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн дэмжихээ мэдэхгүй байх нь элбэг. Иймээс л эрт үеийн хөгжлийн дэмжлэг бий болсон юм. Энэ бол эцэг эхчүүдэд өгч буй боловсролын нэг хэлбэр. Мэргэжилтнүүдийн баг дохионы хэлний зөвлөхүүд, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй бусад эцэг эхчүүд, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн багш, над шиг мэргэжилтнүүд, хэл заслын эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гээд олон хүн хамтран баг болж эцэг эхчүүдтэй түншийн зарчмаар уулзаж хамтран ажилладаг. A whole number of people that work together as a team with the parents as partners. Бидний санал болгодог зүйл бол мэдээлэл. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжилд тустай зөвлөгөө болон мэдээллийг авч чаддаг. Тэдний танин мэдхийн чадварыг хэрхэн дэмжих вэ? Жишээ нь нийгэмших, сэтгэл хөдлөлөө удирдах, харилцааны чадварыг сайжруулах болон сонсох чадварыг хөгжүүлэх гэх мэт аргуудыг заана. Мөн бид гэр бүлүүдэд хүүхэдтэйгээ хамт хийж болох зүйлсийн санааг өгч жишээ татдаг. Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ харилцааны хөгжлийг дэмжиж болно. Зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхэддээ сонсголын аппарат эсвэл дунгийн суулгац суулгуулж хараа хүүхэд нь бүрэн сайжрах байх, одоо зүгээр л хүлээгээд байхад болно гэд бодчихдог. Гэтэл хүүхэд нь ярихгүй түнчлэн харилцан ярилцахгүй байж болно. Учир нь тэд шаардлагатай мэдээллийг авч чадаагүй байдаг. Тиймээс эрт үеийн хөгжлийн дэмжлэгийн баг очиж хүүхэд ямар дуу авайг сонсож чадах талаар эцэг эхт нь тайлбарлаж өгдөг. Жишээ нь сонсголын аппараттай бол таны хүүхэд ийм аваа сонсож чадна гэж хэлж өгдөг.
So if Ярианы it's хэлний spoken хувьд ч ямар language, ямар давтамжийг сонсож what чадахыг register мөн or чадаж what байгааг frequency тайлбарладаг. they can hear. Sometimes Зарим parents эцэг эх have энэ технологиор very high хүүхдээ зүг зүгээр болгочихно expectations гэсэн that өндөр this хүлээлттэй байдаг. technology will fix their child, but we have to Тэгэхээр explain бид to тэдэнд them энэ технологиг how ашиглахын they need to хажуугаар support their хүүхэддээ хэрхэн children with тусалж this дэмжих ёстойг technology. тайлбарлаж өгөх шаардлагатай болдог. One of the big Хамгийн том issues is асуудлын нэг бол language, хэл учир нь хэл because ойлгохгүй байх language нь is the хүүхдийн biggest хувьд barrier харилцааны for хамгийн том children саад and болж how they өгдөг. communicate. Хүүхэд төрсөн Communication цагаас харилцаа starts from эхэлдэг. birth. The first Хүүхдийн 6 амьдралын months эхний 6 сар of a бол child's хэлний life оролцоонд хамгийн is чухал the үе most бөгөөд энэ үед important for хүүхэд language ээжтэйгээ харилцаж эхэлдэг. engagement, because that's where the child and the mother communicates with each other. The baby Ярай makes some бутнаж дугуйч babbling эхлэхэд ээж noises нь хариу and the өгнө. mother Энэ нь responds. их хүүхдийн And so холбоог бий that болгож develops the дараа нь attachment харилцаа болж between харилцан baby and үйлдэлд mother. шилжинэ. And attachment becomes that relationship, and the relationship becomes interactive. And that's the Энэ л суурь нь юм. foundation. So Иймээс л бид энэ бүхнийг we эцэг need to эхчүүдэд explain тайлбарлаж these өгөх things to ёстой. parents. Parents Мөн often эцэг have to эхчүүд хүүхдийнхээ become эрхийн төлөө advocates for хамгаалагч their болох хэрэгтэй. child. Тухайн Maybe хүүхэд where нь they амьдарч live буй is газрынхаа the цорын only ганц deaf сонсголын child in бэрхшээлтэй that хүүхэд байж village болно. or area. Иймээс эцэг эх нь хүүхдийнхээ боловсрол сургууль цэцэрлэг эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг хангахын тулд өөрсдөө дуу хоолойгоо хүргэж хүүхдэд төлөөлөх шаардлагатай байдаг. And advocate, even with medical professionals, advocate for their child. Ийм эцэг эхчүүдэд And дэмжлэг хэрэгтэй parents байдаг. often need support. Тэд They ганцаардсан, can feel very бусдаас lonely тусгаарлагдсан and мэт мэдрэмж isolated. авах нь их. So that's where we encourage Тиймээс бид parents эцэг эхчүүдийг to урамшуулж өөртөө итгэлтэй болгохыг be зорьдог. empowered. And it gives Ингэснээр them тэд зөв мэдээлэл авч зөв information тэнцвэртэй that шийдвэр can гарган хүүхдийнхээ help them ирээдүйд make a хамгийн balanced сайн үр decision дүнг авчрах боломжтой for the болдог. better outcome of their child. Баярлалаа. Ингээд манай цэцэрлэгийн кейс дээр ч гэсэн иймэрхүү тохиолдлууд гардаг. Ямар нэгэн нөгөө нэмэлт төхөөрөмжүүдтэй итгээд боловсролын үйлчилгээг эцэг эхчүүд, асран хамгаалагчид салгардуулах хандлагатай байдаг. Хүүхэд сонсголын бэрхшээлтэй байж болцсохгүй эцэг эхчүүд эсвэл багш нар анх хэрхэн анзаарч мэдэх боломжтой байдаг вэ? So how can parents or teachers first notice that the child might have hearing difficulties? Are there any early signs to look out for? Ярай хүүхэд төрхөөсөө л ихэнх хөвлөд өгөгдсөн төрөлхийн амьд үлдэх механизм буюу стратегтэй байдаг. Mother nature mechanism or a strategy. Сонсголын бэрхшээлтэй болон сонсголтой нярай хүүхэд аль аль нь ялгаагүй. Төрмөгцөө хоолоогоороо бутан дуугарч аваа гаргадаг. Хүүхэд 6 сар хүртлээр үүнийгээ үргэлжлүүлдэг. Up to the age of 6 months old. When the mother Эцэг эх нь хүүхдийнхээ гаргаж буй авааг сонсоод хариу үйлдэл үзүүлснээр ээж аав хоёр хүүхэдтэйгээ холбоо тогтоож эхэлдэг. Ингэснээр харилцаа үүсч ээлжлэн харилцах дадлыг сураад цаашлаад хэл ярианд хөгжиж эхэлдэг. Тэгэхээр 6 сар хүртлээр сонсголын бэрхшээлтэй ч бай, үгүй ч бай, бүх хүүхэд бутнах аваа гаргадаг. Энэ нь сонсож чадаж байна уу, үгүй юу гэдгээс үл хамаарсан дотоодын байгалийн механизм юм. Харин 6 сараас хойш сонсголтой хүүхэд хоолоогоо үргэлжлүүлэн ашиглаж, дуу аваа нь илүү тодорхой болж эхэлдэг. And they become clearer in their speech patterns. And that becomes Тэдний words, аваа нь үг болж and their дараа нь words өгүүлбэр become болон sentences. хөгждөг. But for deaf Харин babies сонсголын after бэрхшээлтэй 6 хүүхдийн хувьд 6 сартаагаас хойш бутнах нь багасдаг. But sometimes Заримдаа тэд чарлах, хашгирах аваа гаргах нь бий. screeching noises with their voices. Because Учир нь they тэд can't hear өөрсдийгөө themselves. сонсож чадахгүй байгаа ч дуу гаргаж байгаагаа мэдэрдэг бөгөөд тэрэнд нь эцэг эх нь хариу үйлдэл And үзүүлдэг they гэдгийг also мэддэг. know that parents will respond. So sometimes Энэ нь заримдаа parents эцэг эхийг think хүүхэд that маань baby сонсож still байна гэж can андуурахад hear. хүргэдэг. And then when the baby Гэвч gets хүүхэд to 1-2 1 or нас 2 хүрээд years ганц of хоёрч age гэсэн үг хэлж and has эхлэхгүй бол not эцэг эхэд started эргэлзээ to төрж produce санаа one зовж or эхлэх two нь зөв. words with their voice, they start to question and may have some concerns. And maybe Гэхдээ ээж аав нь хүүхдтэйгээ ярьж байхад хүүхэд нь хариу өгөхийг хүсдэггүй ч байж болно. Хүүхэд сонсголын бэрхшээлтэй эсхийг оншилоход хүндрэл учрах нь бий. Учир нь тэд зарим авааг сонсдогч бүтэн үгийг сонсохгүй байх нь бий. Жишээ нь сайн уу гэдэг үгнээс эсийг нь сонсохгүй, харин аа уу авиануудыг сонсоод тийшээ ханддаг байж болно.
So they Уг will сонссон turn to авиагаа those дуудах гэж sounds. оролддогч тод бус хэлэх нь бий. But expressively, they might make the sounds that they can hear, and it's not always clear. So that's Ингээд энэ нь where санаа зовоох зүйл болж болох бөгөөд эмч эсвэл сонсгол судлаач дээр очиж нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай болдог. or an audiologist and get a referral to those specialists. Тэгснээр сонсгол судлаач эмчээр хүүхдийнхээ сонсгол алдагдлын хувийг тогтоолгож чадах юм. Та Монгол улсад хэдэн удаага ирж байгаа вэ? How many times have you visited Mongolia? Once, this Би is my Монголд first анхны удаага time to ирж байна. Mongolia. Монголд байх хугацаанд танд хамгийн их сэтгэл тоногсон зүйл нь юу байсан бэ? During your time here, what has been the most memorable or touching experience for you? For me, Надад it's бол the цэнхэр blue тэнгэр sky. хамгийн их таалагдлаа. I love Монголын цэнхэр тэнгэр the үнэхээр сайхан, Mongolian сэтгэл blue тэнийлгэн sky. бас It's уужим such a цэлмэг happy санагдлаа. sky. I feel very inspired. It's all open. And in Монголчууд маш Mongolia, халуун the дотно, people are very зочломтгой, warm, сайхан сэтгэлтэй хүмүүс юм. welcoming, and have big hearts. And Мөн би also, I've эндхийн met the сонсголын deaf бэрхшээлтэй community, хүмүүсийн which I нийгэмлэгтэй just уулзсан adore. нь It makes зүрхийг my минь heart баясгасан. sing. And also Хоолн ч the бас food үнэхээр is амттай. brilliant. Дараагийн асуулт маань болохоор хүүхдээ сонсголын бэрхшээлтэй гэдгийг дөнгөж мэдсэн эцэгчүүдэд маш бэрхшээл тулгардаг. Тэгээ ялангуяа сэтгэл зүй болон мэдээллийн хувьд анхны алхмууд нь чухал гэдэг шүү дээ. Энэ талаар та зөвлөгөө өгвөл. My next question is, what advice would you give to parents who have just learned that their child is deaf or hard of hearing? First of all, Юуны when they өмнө meet шинэ хүн нь parents, сонсголын бэрхшээлтэй гэдгийг олж мэдсэн эцэг эхтэй уулзахдаа тэдний мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх it's нь чухал. important to acknowledge how they are feeling. They Тэд could гуниглаж be гайхсан байж grieving, болно. in shock, and Хүлээн maybe зөвшөөрөхгүй in байх. denial. Ихэд цочирдсан ч They байж could болно. be overwhelmed. And Зарим might нэг be асуултыг ч asking асууна. lots of questions. So Тиймээс I би will эхлээд follow what тэдэнд the энэ цаг parents мөчид need, хэцүү байгаатай санал нийлж depending on буйгаа how they хэлнэ. feel. My first Учир нь question энэ would бол be тэдний хувьд огт to учирч acknowledge байгаагүй how нөхцөл учраас difficult the юу time болоод is байгааг for them. мэдэхгүй байдаг. Мөн бид энд Because it's тэдэнд a very туслахаар new ирээдгүй гэдгээ experience ойлгуулах and they ёстой. don't know what's happening. And to let them know that we're there to support them. I would also Түүнчлэн ask them танд how they're одоогоор ямар feeling. санагдаж байна гэж асууж, тэдний мэдрэмжийг хүлээн And from зөвшөөрч that point сонссноор on, яриаг үргэлжлүүлнэ. continue the conversation. By Эцэг continuing эхчүүдийг to сонсох нь acknowledge тун their чухал. feelings, I think that's really important. And parents need to Мөн be юу heard. болоод байгааг тэдэнд ч бас сайтар They сонсгох need to be хэрэгтэй. heard about what's happening. And then Одоо asking тулгамдж буй them асуудал ямар санаа what their зовнил байгаа concerns талаар are асууж, тэдний at the мэдмээр байгаа moment, сэдвийнхэн дагуу яриа what өрнүүлээрэй. concerns they have now, and then just continue the conversation and talk about Тэдэнтэй it. юу юуг мэдэх ёстой вэ Talk гэдэг about талаар what ярихаас they илүүтэй want to know мэдхийг rather хүсч than буй telling зүйлсийнхэн them талаар what you илүү think they яриарай. need to know. Encourage Тэдэнд them тантай ярилцах урам to өгч talk тэднэр to яриаг you хөтлүүлээрэй. and follow their lead. And maybe Мөн give them тэдэнд some хүүхдтэйгээ ideas, гүйцэтгэж болох зарим some санаа strategies, стратегийг өгөөрэй. things that they can do with their baby. Тодорхой хэмжээнд санаа өгснөөр тэдний сэтгэл санааг дэмжиж хүчирхэгжүүлэх болно. So it's really Мэргэжилтнүүд бид important to эцэг build эхчүүдэд that итгэлцэл харилцан хүндэтгэл дээр sense тулгуурлан of хамтдаа энэ trust замыг туулна гэдгийг and rapport. ойлгуулах нь маш чухал юм. that we as professionals are here to support you and travel that journey together with them. Манай улсад сургуулийн өмнөх нас нь болохоор 2-оос 6 насны хооронд явагддаг өчигдрийн сургалтаар та эрт оролцооны хөтөлбөрийг боловсруулах багт оролцох ёстой гол гишүүд нь болохоор боловсролын яам гэж дурдсан. Боловсролын яам энэ таны бодлоор боловсролын яам энэ багт яг ямар үүрэг оролцоотой байх хэрэгтэй вэ? In Mongolia, okay, we don't have to sign. Okay. While Миний бодлоор I боловсролын feel яамны it's оролцоо very туйлын important чухал. that the Ministry of Education is involved.
Учир нь энэ нь хүүхдүүдэд хамгийн сайн үр дүнг авчрахад чиглэсэн гол чухал салбар юм. In terms of getting the best outcomes for children. Суралцах үйл явц төрөх буюу тэг наснаас эхэлдэг. Right through. And also education. Мөн хос хэлтэй боловсролын загварыг хэрэгжүүлвэл сайн дурынхан мэрэгжилтнүүд, түүнчлэн гэр бүлүүд, хүүхдүүд сургууль, олон нийттэй хамтран ажиллах боломжтой болно. Are very much involved in teaching and learning, being able to work together to support families and children, schools and the community. So it is all linked. Түүнчлэн боловсролын байгууллага нь цэцэрлэгүүдэд дэмжлэг үзүүлдэг тул үүнийгээ өргөтгөж одоо үзүүлдэг тусламжийг бага насны хүүхдүүд ба тэдний эцэг эхэд хүртэл тэлбэл. Цэцэрлэгт орохоос өмнө тэдэнтэй ажиллаж хүүхдийг бэлтгэх боломжтой болсноор цэцэрлэгт орох үедээ хүүхэд бэлэн болсон байх болно. Энэ бол үйлчилгээний тасралтгүй байдал гэх зүйл юм гэж ойлгож болно. Австрали улсад эрт үеийн оролцооны хөтөлбөр гэхээр хүүхэд хідэн наснаасаа ч юм уу сараасаа хамрагддаг юм бол Тэг наснаас эхэлдэг шалтгаан нь шинээр төрсэн хүүхэд бүрийг сонсголын шинжилгээнд хамруулдагтай холбоотой. Хүүхэд төрмөгц эмнэлэгт сонсголын шинжилгээ хийдэг. Хэрэв хүүхэд уг тестийг давж чадахгүй бол сонсголын эмчтээр очиж дахин нарийвчилсан найдвартай хариу өгөх 2 дахь удаагийн үзлэгт орно. Хэрэв хүүхдэд сонсгол алдагдал илэрвэл сонсголын эмч маань тухайн үед эцэг эхэд эрт үеийн хөгжлийн дэмжлэгийн талаар мэдээлэл өгдөг. Эцэг эхчүүд уг мэдээлэлтэй танилцаж хүсвэл эрт үеийн хөгжлийн үйлчилгээтэй холбогдож үйлчилгээ авч эхлэх сонголттой болно. Тиймээс энэ бүх зүйл үнэхээр тэг наснаас буюу төрсөн цагаас нь эхэлдэг. Би 1 сартай нарай хүүхдүүдтэй ч ажиллаж байсан үнэхээр өхөөрдөн байдаг. Эхлээд гэр бүлд нь зүгээр л зочлно. Тэгээд тэд бэлэн болмогцоо холбогддог. Ингээд би тэдэнд хүүхдийнхээ харилцааг хэрхэн дэмжих талаар уншаад ойлгож болох хэмжээний мэдээллийг өгдөг. Мөн сонсголын аппаратны хувьд хүүхэд маш хурдан өсдөг тул сар бүр шинэ хэв гаргах шаардлагатай байдаг. Заримдаа би эцэг эхчүүдтэй хамт сонсголын эмчтээр очдог. Учир нь зарим үед эцэг эхчүүдийн сэтгэл санаа уймарсан байдаг тул эмчийн хэлсэн зүйлсийг бүрэн ойлгож эсвэл цээжилж үлдэж чаддаггүй. Тэгэхээр би цуг очоод дараа нь эцэг эхтэй ярилцаж эмчийн хэлсэн зүйлсийг дахин тайлбарлаж өгдөг. Өмнөх боловсролын тухай асуултад эргэн очихвол боловсролын яам энэ үйл явцыг тасралтгүй байлгах нь маш чухал. Систем зөв ажиллахын тулд эрт оншилгоо зөвлөгөө өгөх, эцэг эхэд мэдээлэл хүргэх, дараа нь эрт үеийн хөгжлийн дэмжлэг, цэцэрлэг сургууль гээд шат дараалсан үйл явц хэрэгтэй. Энэ нь төрсэн цагаас эхлээд тасралтгүй үргэлжилдэг байх ёстой. Харин янз бүрийн байгууллагууд өөр зүйл хийж, өөр чиглэлээр ажиллах нь эцэг эхчүүдэд маш толгой эргмээр бэдэлмаар санагдаж болно. Тиймээс бидэнд хамгийн сайн үр дүн авчирдаг арга замыг олж, төрсэн цагаас эхлэн тасралтгүй үргэлжлэх үйлчилгээ хэрэгтэй. Танай улсад үнэхээр гайхалтай баг хүүхдийн хөгжилтээр хамтдаа ажилладаг юм байна. Ингээд нөгөө нэг сонсголын бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулах буюу ердийн сургуульд сурахын давуу болон сул талыг та мэрэгчлийн хүний үднээс хэлж өгнө үү? Wow, you have so great team in your country. So can you share more about the inclusive education of deaf children, pros and cons? Okay.
За тэгэхээр хэрэв бид цэцэрлэгээс эхлээд ахлах нас хүртэлх боловсролын тухай ярьж байгаа бол ихэнх тохиолдолд эрт үеийн хөгжлийн дэмжлэг нь хос хэлтэй баялангуйл арга барил дээр суурилдаг. Бид хүүхдэд бүх боломжийг өгдөг дохионы хэл яриа, сонсголын аппарат. hearing aids. Учир нь тухайн хүүхдийн ирээдүйг яг таг таамаглах боломжгүй. You can't Иймээс бид predict бүх сонголтыг нээлттэй үлдээдэг. the future's going to be. So we give the child all of those possibilities and the babies will Хүүхдүүд often ихэвчлэн start дохионы хэл saying, сурч эхэлдэг. and then Дараа when нь they бага зэрэг start сонсож to эхлэхэд hear a little дохионы bit, they хэлээ might багасгаад drop the сонсголдоо signing итгэлтэй болдог. and get their confidence in their hearing. And when they Тэгээд start цэцэрлэгт ороход kindergarten, нь it's very маш шуугиантай noisy. орчин хүлээж авдаг. So they pick up sign Тэгээд тэд дахин language. дохионы хэлээ ашиглаж эхлэх нь бий. Both can Гэхдээ develop, хоёр хэлийг have зэрэгцүүлэн two хөгжүүлэх languages боломжтой. developing- two languages developing at the same time. And then parents Дараа can нь make a эцэг decision, эхчүүд will the шийдвэрээ child go гаргана to a deaf хүүхдээ school, тусгай will хэрэгцээд they go сургуульд to a оруулах уу, inclusive эсвэл school, тэгш хамруулах mainstream сургуульд school? оруулах уу? When I say inclusive Тэгш хамруулах school, сургууль гэж хэлэхдээ I би mean where they томоохон are сургуульд maybe нийт 10 10 орчим deaf сонсголын students бэрхшээлтэй in a хүүхэд larger хамт school суралцдаг. of hearing children, where there Тэнд are хэлмэрчид, interpreters, эфэм төхөөрөмж гэх мэт тусгай and there төхөөрөмжүүд, are мөн анги танхимд сонсголын particular аппарат devices, эсвэл дүнгийн FM суулгацтай хүүхдэд devices, багшийн and яриаг гадны дуу audiological чимээнээс services and ялган дамжуулдаг technology in the room for технологиуд the child to суурилуулсан be байхыг able to хилээд байгаа hear юм. what the teacher is saying through these devices to their hearing aid or the cochlear implant, so that the background noise is cut out. And interpreters as well. And also Мөн дохионы having хэлний teachers мэдлэгтэй who багш нар ажилладаг. understand about language and communication. If a child Хэрэв is хүүхэд хэл behind ярианы in their хөгжлийн language хоцрогдолтой бол development, багш нар they тэднийг can дэмжиж encourage зааварлаж and be нэмэлт able to дэмжлэгийг tutor үзүүлдэг. them and provide additional support. Заримдаа Maybe the хүүхдийг child is ангиас нь taken түр out of the чөлөөлж илүү classroom эрчимтэй for more сургалтад intensive хамруулдаг. support for the child to catch up. That's inclusive. Энэ бол тэгш хамруулах. Mainstreaming Харин is where there's мейнстриминг one гэдэг нь deaf child, сонсголын бэрхшээлтэй ганц хүүхэд бусад нь сонсголтой байхыг хэлдэг. so they Ийм are the гурван төрөл three. байна. Inclusive Тэгш хамруулах education боловсрол in зарим some талаар ways сайн. is good. Гэхдээ заримдаа хүүхдэд хүндрэл учрах нь You бий. need to make sure Яагаад that they гэвэл are зарим educated сургууль well. хүүхдийн хэрэгцээг хангахгүй байх, эсвэл But онцгой хэрэгцээг нь хүлээн sometimes it can be зөвшөөрөхгүй very байх тохиолдол бий. challenging for the child if the school does not provide the accessible needs, or maybe doesn't acknowledge the child needs particular access. Сонсголын бэрхшээл Because заримдаа deafness нүдэнд ил sometimes is харагддаггүй. invisible. Учир нь хүүхдүүд ямар нэг юмыг ойлгоогүй гэдгээ маш сайн When they нуугч don't чадвартай байдаг. understand, they do Тэд their заримдаа knowledge. ойлгоогүй хэдий ч And they ичснээсээ keep болоод going ойлгосон through, but мэт they дүр haven't үзүүлээд understood. чимээгүй They're суудаг. very embarrassed to admit. Ингэснээр тухайн багшд And нь they might асуудалгүй sit зүгээр down байгаа and be мэт very санагддаг quiet боловч and be цаашдаа улам дотогшоо болж not making бүр any сургуульдаа явхаа trouble. болох магадлалтай байдаг. And then later you notice that they start to withdraw. Maybe not come to school. So Үүнээс болоод эцэг их болон багш нар үүнийг оройтож анзаарч болох юм. Тэгэхээр 40 хүүхэдтэй ангид сонсголын бэрхшээлтэй багадаа 3-аас 4 хүүхэд байвал илүү зохимжтой. In the classroom. So if there are 40 students hearing, then there should be 4 deaf. That could possibly work. Ингэснээр тэд өөрсддөө ижил бэрхшээлтэй хүүхдүүдтэй харилцах боломжтой болно. With students who are the same as them. And that's Энэ very нь important сонсголын to their бэрхшээлтэй хүнд identity. өөрийн үнэлэмжийг бий болгож өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг маш чухал зүйл юм. And when you have good self-esteem, you feel more confident. You have that can-do Өөртөө итгэлтэй болж attitude. би чадна гэсэн хандлагатай болж илүү ихийг хийж бүтээдэг. Харин мейнстримингийн хувьд би нэг л зүйлийг хэлье. Битгий туршиж үзээрэй. Баярлалаа. Миний асуугаагүй таны зүгээс онцлмоор байгаа чухал санаа нэмэлт мэдээллийг Бид олон сэдвийг хөндлөө гэж бодож байна. I would Би encourage эцэг эхчүүдийг parents уриалмаар байна. particularly, or first of Юун all, I түрүүнд would like эцэг to эх бол acknowledge хүүхдийн амьдрал дах хамгийн анхны болон хамгийн чухал багш нар юм. first and most important teachers in a child's life, Тэд хүүхдээ хайрлаж, бид тэднийг ойлгох ёстой. because it's their child. When the child and Хэрвээ the хүүхэд parent ба have a эцэг good эхийн харилцаа сайхан байж, relationship and the эцэг эх нь parent хүүхдийнхээ accepts сонсголын the бэрхшээлтэй deafness гэдгийг in the ижлгүйгээр child хүлээн and авч, isn't хүүхдээ ashamed, бусдаас өөр гэдгийг хүлээн just зөвшөөрвөл accepts that they have a child that is different,
Хүүхэдтэй хэрхэн тусалж дэмжих вэ гэж бодож эхэлбэл түүнийг хүлээн зөвшөөрч түүнээр бахархаж байгааг нь мэдвэл хүүхдэд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг бөгөөд хүүхдэд би юу ч хийж чадах юм байна гэх итгэлийг төрүүлдэг. Эцэг эхчүүд маань хүүхдээ урамшуулж чи бүгдийг хийж чадна гэж хэлэх нь маш чухал шүү. За өнөөдрийн маань дугаарт Австрали улсаас эрт үеийн боловсролын мэрэгчлэн аярын оролцлоо. Баярлалаа та бүхэнд. Баярлалаа. Thank you. Баярлалаа. Thank you for the opportunity.